бүгдээрээ сайн бацгаана уу? Гайхалтай өдрийн мэндийг хүргэе. За энэ удаагийн уншлагаараа замны хоолой жоохон өвдсөн учраас би жоохон суул дуурайд байгаа шүү. Тэг жоохон чанга ярьцгаар ингээ ханиалгаад байгаа учраас жоохон зөвлөх яриад байгаа. Айл болох миктэй ойрхон ярихыг хичээнэ. За энэ удаагийн уншлагаараа болохоор яахан тодорхойгүй байгаа, харилцаа холбоогүй байгаа ч юм уу? Эсвэл харилцаа холбоотой байгаа ч гэсэн нэг л болж өгөхгүй байгаа, хоорондоо маралтаад байгаа. Би биентэйгээ бонд үсгэж гүн ойлголцож чадахгүй байгаа. Үе хэрүүл маргаан гараал эсвэл нэг бол амар хайртаас санагдал, нэг бол би бинийгээ түлхэл, нэг бол би биентэйгээ ингээл амар таталцаал эргэлзээтэй байгаа нь харилцааны гол зангилааг нь олохын тулд энэ удаагийн уншлагаа хийсэн байгаа. Тэгээ та бүгд маань дээрх 3 группээс сонголтоо хийгээд уншлах дээрээ ороод ирээрээ. За бүгдээрээ сайн бацгаана уу? Нэгдүгээр бүлгийнхэн маань уншлагтаа тавтай морил. За тэгээд уншлага эхлэхээс өмнө миний зүгээс жоохон ханиад хүрсэн байгаа. Тэгээд хоолоо жоохон сөөгöd байгаа учраас чанга ярьж чадахгүй байж бас магадгүй ах шүү. Тэгтээ яг уу гайгүй утасныхаа ингээд уцаараа бичдэг. Би тэгээд утасныхаа микнийхаа ойролцоос ярих гэж бодож байна. За тэгээд өнөөдрийн уншлагаараа болохоор эргэлзээтэй яах нь мэддэхгүй, одоо хоорондоо маргалтаад ч юм уу, тусдаа байгаа ч юм уу, эсвэл хамт байгаа хэрнээсээ ингээл нэг л итгэж өгөхгүй. За одоо би биендээ эргэлзээд эсвэл одоо олон жил үргэлжсэн хэрнээсээ ингээл гэр бүл болдоггүй ч юм уу, алхам хийдэггүй ч юм уу, эсвэл магадгүй надаас нэг нуугаад байгаа юм шиг санагдаад байна гэдэг ч юм уу те. Тодорхойгүй байгаа, эргэлзээтэй байгаа энэ харилцааны тухай бүгдээрээ мэдэх гэж өөрөдөө энэ уншлага хийж байгаа. Тэгээд энергийн шалгалтаараа болохоор одоогийн хоёрын харилцааны нөхцөл байдал ямар байна вэ гэдгийг хийгэж бодсон. Одоо хоёр бие биентэйгээ харилцаа холбоотой байна уу, эсвэл харилцаа холбоогүй байна уу? Энэ одоо дөнгөж сайхан хэлсэн харилцаа юу, эсвэл нэлээд удаа үргэлжилж байгаа харилцаа юу гэх мэтчлэнгээр энергийн шалгалтаа хийчихье. Тэгээд энергийн шалгалтанд та бүхэнд маань тохирч байх юм бол үргэлжлүүлээд бичлэгээ үзээрэй. За тэгээд бичлэгт маань болохоор тэр хүн таныг одоо яг юу гэж бодож мэдэрч байгаа юм бэ? За тэгвэл та энэ харилцаагаа, энэ хүнийг тий хосын харилцаанд байгаа энэ хүнээ юу гэж бодож мэдрээд байгаа юм бэ? Гэхдээ та яг зүрх сэтгэлдээ энэ харилцаагаа яг ямар байгаасаа гэж юу н та хүсдэг юм бэ гэж уншаар шийдлээ. Яагаад тэгэхээр хүмүүс нөө одоо ингээд уншлах хийхлээр би одоо тэр хүний яг юу бодож байгааг сайн мэдэхгүй учраас за одоо ийм зүйл нэрэл бодсон байгаасаа гэд жоохон тийм хүлээлттэй байгааддаг. Тэгэхээр баттгах үүднээс тий би нэрэл ийм зүйл хүсдэгэ тийм ээ гэд ингээд баттгах үүднээс тэр нь таарж байгаа тохиолдолд тэр хүний таныг их бодол мэдрэмж чинь бас таарнаа л гэсэн үг шүү дээ. Давхар бас юм баттгал маягаар тэгээд бид нар бас ингээд яг хүн хайртай өнгөл бусдын төлөө байгаад ах биш, өөрийнхөө бас зүрх сэтгэл юу хүсэж байгаагаа нэг ч удаа ч гэсэн бас сонсож үзье гэдэг үүднээсээ ерөнхийдөө бол энэ уншлагаа хийхээр зорсон байгаа. За тэгээд энэ харилцааны маань ерөнхийдөө одоогийн нөхцөл байдал ямар байгаа вэ гэхээр Devil Who Turn Once Seven of Swords гарч ирсэн байна. Тэгэхээр хоёрын одоогийн нөхцөл байдал бол одоо шинэ харилцаа гэхээс илүү нэлээд удаан үргэлжилсэн харилцаа. Одоо магадгүй ихнэр нөхөр ч юм уу, маш олон жил үргэлжсэн ч юм уу. Ер нь жилээс дээш хугацааг би бол олон жил гэж ер нь авч үзээд байгаа. За магадгүй таны хувьд ч бас өмнө одоо үргэлжлүүдэд харахад тэр хугацаанд сайраа удаан байх юм бол бас удаан гэж оруулж болно. Одоо би жишээлх юм бол 1 сар л хүнтэй максимум үргэлжлэсэн. Тэрнээс илүү үргэлж байгаагүй. Харин энэ хүнтэй би бүр 4-5 сар 7-8 сар үргэлжчихэд байна гэж яхах юм бол таны хувьд урт гэж үзэж байгаа бол таны хувьд бол тэр бол урт харилцаа шүү. Тэгээд таарат үзрээ харахад бол энэ бол богино харилцаа биш. Тодорхой хэмжээнд би биендээ хайртай болчихсон.
сэтгэлийнхаа гүнд бие биенийхээ сэтгэлийнхаа гүнд тодорхой хэмжээний орон зайгаа эзэлчихсэн ийм харилцаа байна. Тэгээд одоогийн нөхцөл байдлаар хоёр тусдаа байж магадгүй, харилцаа холбоогүй, магадгүй бие биенийг болоо гэсэн ч юм уу. Эсвэл одоо яг хэрүүл маргаантай байгаа ч юм уу. Ер нь бол хэрүүл маргаантай ийм нөхцөл байдалтай байгаа бол харагдаж байна. Тэгээд саяхан хоёрын дунд болохоор маш хэрүүл маргаан болоод одоо нэг нууж исэн нууц ч юм уу те одоо янз бүрийн мессеж байдаг ч юм уу, хүмүүсээс хов сонсон байдаг ч юм уу, мэдэх эсгүй зүйлээ тэгээ муу зүйлээ таны хувьд бол одоо хуурсан байдлаар хуурсан гэдэг нь бол одоо танд хэлээгүйгээр хамтдаа ярилцаагүйгээр өөрөө бие даагаад өөр хүмүүстэй ч гэдэг юм өөр хүний үгээрч гэдэг юм уу таны хүндлэхгүй байдал үзүүлээд хуурж мэхэлсэн нөхцөл байдал үүсээд маргалцсан нөхцөл байдалтай байгаа гэж бол гарч ирсэн. Тэгээд хоёрын хувьд одоогийн байдлаар хамтдаа байгаа хэрнээ ч гэсэн бие биентэйгээ юм ярихгүй магадгүй тусдаа бас байж болохоор тийм харилцаа гэж гарч ирсэн. За тэгээд тэр хүн таныг юу гэж бодож мэдэрч байгаа вэ? Тэгээд энэ харилцаагаа ер нь ямар давуу талтай, ямар сул талтай гэж хардаг вэ гэдгээр тэр хүн болохоор таныг маш одоо сүнслэг хүн, өөрийн гэсэн ертөнцийн одоо ингээл тарот энэ төр сонирхол би яагаад төрсөн юм бол гэдгээ өөрөөсөө айгүй асуудаг. Би ямар зорилготой энэ дэлхийд ирсэн болоо гэд маш сүнслэг зүйлийг өөрөөсөө асуудаг. Тэгээ хамт ярилцахад маш өөр ертөнцийн, маш гэгээлэг ертөнцийн хүн гэж бол таныг боддог. Маш юм сүнслэг хүн гэж бол боддгоо. Тэгээд саны босон хэрүүл маргаан дээр бол би буруутай зүйл хийгээгүй. Яхаараа би одоо ингээд заавал энэ дээр бууж өгсдөө гэж би энэ хангалттай хэмжээний буруутай зүйл хийгээгүй учраас би чамаас уучлахгүй байхгүй. Гэхдээ би чамтай эвлэрмээр байна. Гэхдээ би буцаад энэ харилцаагаа сайхан найрсаг болгомоор байна гэж хүсээд байгаа нөхцөл байдалтай бол харагдаж байна. Энэ нь үсвэлэр тантай ер нь ойлголцохыг эвлэрхийг хүсэж байгаа нөхцөл байдалтай харагдаж байна. Гэсэн ирнээсээ танд бол ер нь бууж өгөөгүй. Үгүй би өөрийгөө ер нь өмөрөл тэгсэн штэ. Тийм юм болсон байх чи өөрөө ингэж яасан байна. Ингээл хэрүүл маргаа гэл би биэнд огт бууж өгөхгүй байгаа нөхцөл байдалтай өөрийнхөө бурууг хүлээхгүй ч юм уу те. Магадгүй таныг одоо нэг яриаг сонсохгүй ч юм уу яг өөрийнхөө үзэл бодлыг тулгаж байгаа юм нөхцөл байдалтай байгаад байна гэж бол ер нь гарч ирж байгаа. Тэгэд энэ би бинийг ойлголцохгүй хэрүүл маргаан бол одоо ч гэсэн үргэлжилсэн өөрөөсөө өмгөөлсөн нөхцөл байдал бол одоо ч гэсэн үргэлжилсэн нөхцөл байдалтай байна. За гэхдээ болвол ерөөхдөө тэр хүн бол таныг маш ингээд үнэнч маш одоо надад бол маш үнэнч бат бөх харилцааг надад өгдөг. Ямар ч нөхцөлд болвол өөрөө чинь бол нэгдүгээр группийн намайг бол хуурахгүй гэдгийг бол мэддэг хүн байна. За тэгээд энэ харилцаанд бол одоо ингээл хэрүүл маргаан одоо ингээл ийм сөрөг зүйлүүд л амар давангаалдаг. Бид хоёр одоо сүлд хизээ болцсноо ч мэдэхгүй байна. Магадгүй ингээл болцох үедээ бид хоёр өмнө ингээл амар гоё идэгсэн. Би рүүгээ амар татагтаал юу хийгээд тэнгуут тэгэл та гэл ингээл бүх зүйлийг санаачлал ингээл амар аз жаргалтай байдаг байсан. Тэг сүүлийн үеүүдэд бид хоёр ингээд амар аз жаргалгүй болцсон. Ингээл дандаа л хэрүүл маргаан хийгээл одоо болцооч юм уу ямар нэгэн зүйл санаачлаагүй. Заавал гадуур болцохгүй махад гэртээж болтгоо ингээд бид хоёр болцоол жижигч болтгоо бид хоёрт ингээд би бинийг ингээд баярлуулсан, догтлуулсан үйл явдлууд айгүй бага болчихсон. Тэгэл ингээл би биэндээ хайртай хэрнээсээ ингээд өдөр тутмын үйл явдлууд нь ийм нэгэн хэвийн болчихсон гэж таны хавсан ярилцаатай хүн чинь бол ерөөхдөө бодож дүгнээд байгаа юм байна. Тэгээд одоогийн нөхцөл байдал дээр эвлэрмээр байгаа. Тэг таныг бол дотроо маш хүндэлдэг. Хизээш намайг хуурахаар хүн биш бат бих харилцааг гэр бүлтэй болон хавсан ярилцаан дээр авчиж чаддаг ноён нуруутай юм хүн гэж бол үзээд байгаа хэдий ч би бол энэ харилцаан дээр би буруу зүйл хийгээгүй гэд өөрийгөө өмгөөлсөн одоо ч гэсэн маргалцсан юм нөхцөл байдалтай байгаа мánаа. Тэгээд сэтгэл зүрхэндээ бол тантай ингээд болцоод аз жаргалтай хэрүүл уруулахгүй
Тэгээд гой шин зүйлүүдийг хийж үзсэн, шин зүйлүүдийг туршсан, биендээ дахиж дурлахыг хүсэж байгаа юм нөхцөл байдалтай байгаа гэж харагдаж байна. За таны хувьд болохоор нэлийн ерөөхдөө бол гомдсон тал нь бол одоо таны тал гэж бол ер нь гарч ирсэн. Тэгээд тавар доошоо харж гарч ирсэн гэхлээр одоо өмнө болж исэн маргалдж исэн зүйл чинь ингээд бүр саний болсон хэрүүл маргаанаас дахиж ингээд сэдрээд одоо өмнөд хоёрын хувьд бол дахиад ийм одоо хурал байдаг ч юм уу одоо 3 дахь этгээд гэхэр чинь 3 дахь этгээд биш шүү одоо хоёроос шалтгаалаагүй одоо нөгөө гадны нөлөөллөөс болоод хоёр амир хийлдэжсэн ч юм уу эсвэл энэ гаргасан алдаа нь өмнө давтагдчихсэн ч юм уу те тэгэхээр өмнө ингээ гаргаж исэн явдлыг бодохоор таны бүр ингээ зэвүүрсэн тий бас ингээ амар гомдсон тий өмнө ч гэсэн намайг ингэжсэн штэ тэг яагаад энийг ингэж тавтаж байгаа юм бэ гэд бүр айгүй гомдож байгаа л харагдчихэв хостой тэр группийнх маань тэгээд нилээн ууртай тэгээд за энэ харилцаа ер нь тэгээд цаашаа бүтэх юм уу дөө уул нь бол таяа бол сэтгэл зүрхнийхаа бүр гүнийхээ гүндийн харилцаагаа цаашаа урт хугацаанд үргэлжлүүлэхийг хүсэж байгаа боловч за одоогийн гарсан үйл явдлаас болоод нилээн юм эргэлзчихсэн сэтгэл ханамжгүй дотроо юм хоосоо оргоод тий за ингээд нэг юм итгэл алдсан нэг тийм нөхцөл байдал үүссэн байгаа бол харагдаж байна. Тэгээд та хайртай хүнийгээ бодохдоо болвол гадналаасаа ерөөдөө айгу тийм нэлээд байр суурьтай сэтгэл хөдлөлөө хийн чаддаг. Тэг фул карт гарч ирсэн. Тэг магадгүй ерөөдөө бас жоохон хоньны орд ч юм уу хилэнц орд бас байж бас магадгүй байх. Тэгээд нэлээд юм гинэн томоогүй өөртөө ихтэй хийгснээ хийждэг маш зоригтой бусдын анхаарлыг татаж чаддаг ийм эрэгтэй өнгөж боддог. Тэгээ хүүхэд шиг гинэн гаднаа хурц харагддаг ч гэсэн дотроо бол маш хүүхэд шиг зөөлөн сэтгэлтэй хүн гэж боддгоо. Тэгээд таны хувьд бол энэ одоо нөхцөл байдлаасаа гараад асуудлаа шийдэхийг ингэж хүсэж байгаа ч гэсэндээ цаг хугацаанд болж өгөхгүй байгаа. Тэгээд энэ харилцаа бас л таны хувьд бол нэлээд юм зогсон байдалд орсон. Цаашаа бит хоёрт ирээдүй байгаа юм болов энэ харилцаа өөр нь удаа үргэлжлэх юм болов гэсэн юм эргэлзээнд тавцсан нөхцөл байдалтай байгаа бол харагдаж байна. Тэгээд дахин ийм алдаа гаргаад ах юм бол би одоо яах юм бэ? Миний үзүүлсэн итгэл үнэмшил хайчих юм бэ? Ер нь ингээд би энэ харилцааг их гээд яваад идэг. Тэр хүн над руу ер нь байгаа мó? Би ингээд энэ харилцаанд үлдэх нь зөв юм уу гэд одоо энэ харилцааны талаар нэлээд ингэж ухаж бодоод өөрийнхөө талаар нэлээд ухаж бодоод өнгөрсөн болсон үйл явдлуудаас нэлээд ухаж бодож байгаа. Нэлээд тотгошоогоо орж байгаа нөхцөл байдалтай таны хувьд бол байна. За тэгээд яалтчгүй тэгээ та энэ хүнийг бол буруутай гэж үзээд нөгөө өмнө бол би бол яг тийм үнэхээр чи намайг буруутай гэх хэмжээний би тийм алдаа бол гаргаагүй гэд хоорондоо бол ингээл байталтаад тэгээд тайван гэхээс илүү нэлээд юм агрессив ууртай ширүүн нөхцөл байдлаар би биентэйгээ харьцаж байгаа нөхцөл байдалтай байна. Тэгээд таны хувьд бол энэ гаргасан үйл явдалд нэлээд шархалсан хүнд туссан. Гэхдээ энэ одоо үйл явдлаасаа бас ингээд ангижраад эвлэрч нэгдээд урт хугацаанд явах хүсэж байгаа. Тэгээд та энэ харилцаан дээрээ ер нь яг юу хүсэж идэм бэ? Энэ харилцаагаа та яг ямар байлгахыг хүсэж идэм бэ те? Ер нь ямар байвал таны харилцаан дээр амар сэтгэл ханамжтай үнэн зөв таныхаар байх юм бэ? Гэдэг тэр Queen of Cups гарч ирсэн. Магадгүй эрэгтэй хүмүүс үзэж байгаа бол хосынхон эмэгтэйчүүдийн маш юм зөөлөн сэтгэлтэй, эмэгтэйлэг, уян те юмыг ингээд хатуу ширүүнээр биш ингээд зөөлнөр хүлээж авдаг, тайвнаар хүлээж авдаг. Үнэхээр амар хайрладаг, халамжилдаг зүгээр ингээд халамжаар бол бөмбөгддөг байхыг бол хүсэж байна. Тэгээ ядаж за бүр амар хайр халамжаар бөмбөгдөх нь байгээ гэхэд ядаж ингээд чин сэтгэлээсээ сонсчдаг те.
юун дээр ингээд имзэглээд байгаа, юу хүсэж байгааг ингээд асуучдаг ч юм уу ойлгохгүй байгаа бол те эмэгтэй хүнийг ойлгоход хэцүү гэж тэгж байгаа бол магадгүй яг юу хүссэн юм бэ гэд ингээд зөөлнөр ярилцдаг байгаасай. Энэ харилцаан дээр нэлээд сериус ханддаг байгаасай. Тэгээ жоохон бас романтик байгаасай гэж хүсдэг бол харагдаж байна. За тэгээд эмэгтэй хүний хувьд гэх юм бол эрэгтэйгээ бол нэлээ одоо эмэгтэйгээ гоё ойлгодог, зөөлөн ханддаг, эмэгтэйлэг тэр зан чанарыг нь ойлгодог, эмэгтэйлгээр нь байлгадаг, эрхлүүлдэг ч юм уу те хайрлж халамжилдаг. Тэгээд уйруулж ингээд зөөлөн болгож ингээд тайван байлгаасаа. Тэгээд бас л мөн хайр халамжаар ингээд дутаахгүй байгаасай гэж бол хүсдэг. Тэгээ хамгийн хүсдэг зүйл нь бол амар гой сонсоод дэмжүүлэхээ хүсдэг гэж харжсан. Тэгээд нэгдүгээр бүлийнхэн маань энэ хүнтэйгээ бол гэр бүл болохыг хүсдэг харагдаж байна. Хэрвээ гэр бүл аль хэдийн болчихсон болвол удаан хугацаанд бүр хамтдаа гоё амьдраад өсөж хөгжөөд илүү ингээ бат бөх харилцаагаа илүү бат бөх болохыг хүсдэг. Тэгээд Nara of Pentacles бол ер нь үндс нь бол маш гүн бат бөх юун дээр ч ингэж хугарч няцхааргүй би биендээ маш үнэнч тэгээд санхүү мөнгө сэтгэл санаа бүх талаараа би биендээ итгэдэг маш хүчрэхэд гэр бүл болохыг хүсдэг нөхцөл байдалд бол харагдаж байна. Тэгээд яг одоогийн энэ зүрхлэнд өгöd байгаа юм сэтгэл шаналлаа бол тавьж явуулахыг хүсэж байгаа таны нөхцөл байдал дээр одоо энэ дээр энэ их зовлон шаналл ч юм уу энэ одоо нэг сэдвээс гараад байгаа тэр хэрүүл маргааны тэр сэдвийг хаахыг хүсэж байгаа. Тэрний утга учирыг бүр мөсөн олоод бүр ямар ч хэрүүл маргаагүй сайхан төгс амьдрахыг хүсэж байгаа нөхцөл байдалд бол харагдаж байна. За тэгээд Oracle картаар бол энэ хүн бол тань дээр холбоо бариад хүрээд ирнэ гэж гарч ирсэн. Тэгээ таны хүсэж байгаа тэр зүйл бол удахгүй ирнэ гэдгсэн. Магадгүй та энэ холбоогүй байгаа хүний ч юм уу маргалцсан байгаа хүнтэйгээ илэрхий юмсан, буцаад холбоо тогтоох юмсан гэж бодож ивэл санаа зовлтгүй very soon тэ тантай холбоо барина. За тэгээд таны хүсэж байгаа тэр хүн чинь бол буцаж ирнэ. Өнгөрсөн байсан гэхлээр одоо ерөөхдөө харилцаа холбоогүй болсон тэр хүн чинь буцаж ирнэ. Тэгэд маш удахгүй буцаж ирнэ. Хамгийн гол нь та өөрийгөө хайрлах хэрэгтэй шүү. Та өөрийгөө хүндлэх хэрэгтэй. Өөрийгөө хүндэлдэг хүнд бол илүү тийм романтик байдал, романтик зүйл илүү татагддаг. Та өөрийгөө хүндэлж ш таны хос чинь тань руу илүү attracted буюу тань руу илүү татагдана шүү гэдэг оракулууд маань гарч ирсэн. За тэгээд та бүгдд маань уншлахын таалагдсан бол гоё зоосны эможи юм эсвэл нарны эсвэл гоё шар өнгийн эможи комментсэд үлдээгээрэй гэж та бүгдээс хүсмээр байна. Тэгээд ямар уншлаг хүлээж авахаа бас комментсэд үлдээгээрэй. Тэг бас юугаар уншлах хийх хөдлөлөөр бас нэлээд бас бодож ботчил хийсэн. Тэгэд энэ уншлага маань болохоор нэмэлттэй байгаа. Нэмэлт дээр маань болохоор энэ хүний одоогийн л ерөөдөө таныг их бодол мэдрэмжийг үтцэн байгаа. Тэгэхээр нэмэлт хэсэгтэрээ бүр сэтгэлийнхаа бүр гүнийхээ гүнзээ танд үнэхээр хайртай юу? Таныг их сэтгэл байдаггүй. За тэр энэ хүн ерөөдөө харилцаансаа юу хүсдэг юм бэ? Танаас юу хүсдэг юм бэ? Ямар байгаасаа гэж хүсдэг юм бэ? За тэгэд энэ харилцаа ер нь урт хугацаанд үргэлжлэх харилцаа муу юм уу? Эсвэл одоо би биендээ сургамж өгөөд дуусах харилцаа юм уу? Ер нь яг ямар утга учиртай харилцаа юм бэ? Тэгээд нэгдүгээр бүлийнхнаа маань хайртай хүмүүс та бүгдд маань ямар нэгэн зүйл хэлэх гээд хэлж чаддаггүй, дотроо хадгалаад явааддаг үгс нь юу вэ гэдгийг харнаа. Тэгээд та бүгдд маань уншлагаа нүүдүүлж байгаа бол дараагийн уншлагаараа уулзцгаая. Тэгээд нэмэлтийн маань авахар бол миний Instagram хаягаар холбогдоод та бүхэн маань нэмэлтээ аваарай гэж та бүгдийг урьж байна. Тэгээд түр баяртай. За, хоёрдугаар бүлийнхаа маань уншлагатай тавтай морил. За, би бас жоо хоолой маань өвдсөн байгаа учраас үе жоо ханиалгаж магадгүй шүү. Хоолой хатгаж жоох сонирн болоод бас бити гайхаарэ.
За энэ удаагийн уншлагаар болохоор эргэлзээтэй харилцааны яахан тодорхойгүй байгаа. Энэ харилцааны ерөөдөө тухай уншлага байгаа. За тэгээд энэ уншлагаараа энерги шалгалтын дээр болохоор одоогийн хоёрын харилцааны нөхцөл байдал ямар байгаа вэ гэдгийг энерги шалгалт болчихно. Тэгээд тэр хүн таны талаар энэ харилцааны талаар яг одоо юу гэж бодож мэдэж байна вэ? За тэр хүнийг та одоос юу гэж бодож мэдэрч байна вэ? Тэгээд та энэ харилцаан дээрээ тааштай энэ харилцаан дээр ямар байгаасаа гэж хүсдэг вэ? Энэ харилцааг юу та ямар байгаасаа гэж өөрөө та хүсдэг вэ гэж харахыг өөрөөдөө олол зарлаа. Яагаад гэхээр хүмүүс одоо ингээд нөгөө уншлах ч юм уу сонсхийн дараа би тэр хүнийг юу бодож байгааг би мэдэхгүй учраас за яг энийг бодцсон л байгаасаа да гэд нөгөө одоо жоо тэр хүнийхээ бодлыг мэдэхгүй байгаа учраас мэдтгүү. Тэгэхээр өөрт чинь бодож байгаа өөрөө чинь бодол сэтгэл мэдрэмжтэй ингээд гараад уншлагатаа таарч тохирч ивэл тэр хүний бодож байгаа мэдрэмж мөн гэдэг таас давхраас ингээд дабл чек буюу ингээд баталгаа болоод авчихын шүү. За тэгээд 2 дугаар бүлгийн харилцааны хувьд болохоор эхлээд энерги шалгалт руу оръё. Одоогийн энэ харилцааны нөхцөл байдал ямар байна вэ гэхлээр энэ харилцаан дээр бол одоостой яг л уншлагатайгаа зохицсон юм харилцаа та бүгд хэрэгтэй байсан уншлах юм болоо гэж бодож байна. Яахан тодорхойгүй эргэлзээтэй болоод байгаа нь мэддэхгүй, болохгүй байгаа нь мэддэхгүй. Нэг уулзахаараа айгүй сайхан магаал нэг уулзахаараа хоорондоо хэрэлдэж маргалтаал ер нь ингээд айгүй токсик нөхцөл байдал бие бинийгээ илүү шархлуулсан ийм нөхцөл байдал айгүйх байна. Тэгээ та бол энэ сэтгэл 2 дугаар бүлийнхэн маань энэ харилцаа сэтгэл ханамжийг авч чаддаггүй. Маш их сэтгэлийг гаргадаг хэрнээсээ нөгөө өнөөсөө авах ёстой тэр хайр халамж одоо гаргаж байгаа сэтгэл шигээ сэтгэлийг авч чадахгүй байгаа нөхцөл байдалтай бол харагдаж байна. Тэгээд бие биенээ хүсэл сэтгэл бие биендээ татагдах тэр таталцал айгүй өндөр байдаг ч гэсэндээ яг түүнтэйгээ адилхан бие биенээсээ түлхэлцэх бие биенийг үзэн ядах тэр сэтгэл хөдлөл нь маш их байдгаа. Тэгээд өөрөө чинь 2 дугаар бүлийнхний хувьд одоо энэ нөхцөл байдал нэг бол амар сайжрна эсвэл нэг бол энэ харилцаа дуусгаар харилцаа байхаа гэж боддог нөхцөл байдлаар харж чинь. Тэгээд 9 of Swords, Page of Wands, 7 of Cups гарч ирсэн. Тэгэхээр таны 2 дугаар бүлийнхний хувьд бол маш их шаналаад орой ингээл уйлал бодоол санаал өмнө хавсан ингээл зураг мургаа үзэл буцаж ингээл эвлэрмээр санагдаад эвлэрчээр дахиад ингээд яачих юм болов эвлэрлээ гэхэд надад буцаж сэтгэл гарахгүй байх та гэл маш их юм ядарсан энергитэй дуусахыг хүсэж байгаа ч гэсэндээ дуусгаж чадахгүй. Тэгээд хоёр үед одоо бол яазчгүй тустай байгаа магадгүй аль хэдийн эксүүд болсон хүмүүсэж магадгүй. Тэгтээ тодорхой хэмжээнд бол удаан хугацааны цагт бол үерхчихсэн харилцаа холбоотой байсан хүн тэгээд буцаж эвлэхийг хүсэж байгаа ч гэсэндээ маш их гомдлыг хийсэн ийм харилцаатай. Одоо нэг тал нь амар хичээдэг харилцаа гэж байдаг штэ. Тийм харилцаатай. Хүмүүс байх юм бол энэ та бүгдийн уншлах мөн гэж ойлгож болно. За тэгээд тэр хүн таны юу гэж бодож мэдэрдэг вэ гэдэг дээр 2 аяг доошоо гарч ирсэн. 7 of Pentacles бас доошоо гарч ирсэн. Тэгэхээр энэ хүн бас битүүрийн одоо өмнөх шигээ бие биендээ амар татагддаг, бие биенээ хайрладаг байсан тэр харилцаа бас ингээд надад одоо өөрөө чинь тий 2 дугаар бүлгийнхэн маань надад өмнөх шигээ хайртай байхаа болсон баха. Өмнөх шигээ сэтгэл гаргахаа болсон гэж юу нь бол бодож байна. Тэгээд өөрөө болвол бас 2 дугаар бүлгийнхний маань харилцаатай хүн болвол энэ харилцаан дээр би бас сэтгэл гаргасан шүү. Сэтгэл гаргасан ч гэсэндээ би бас хангалттай хэмжээний энэ гарсан үр дүн буюу энэ салалтандаа бас сэтгэл дундуур байгаа. Тэгээд одоо зөрөгтэй шийдвэр гаргаж чадаагүй, ирээдүйн төлөө би ингээд төлөвлөж чадаагүй. 2 дугаар бүлгийн маань хайртай хүмүүсүүд нөөцтэй гэж бодож байгаа шүү. Би ингээд төлөвлөгөө гаргаж чадаагүй. Би ингээд алсын ирээдүгөө ингээд хараад тууштай байж чадаагүй. Сэтгэл зүйн зүйлдээ ингээд нөгөө бат зогсож чадаагүй, харилцаа ингээд авч үлдэхийн тулд бат зогсож чадаагүй гэж өөрийгөө бодож байна. За одоо бол гэтээ ингээд маш их сэтгэл санааны хувьд айгу хоосон, сэтгэл ханамжгүй
юунаас ч таашаал авч чадгаа байцсан магадгүй алкогол хэрэглээд ч гэдэг юм уу. Жохон тийм одоо нөгөө нэг жохон юу гэлээ алкогол ч юм уу одоо нэг тийм өөрийг нь баярлуулах энэ нөхцөл байдлаас холдуулах тэр зүйлд ингээд аддикт болчихсон. Одоо мөрийг тоглоом байдаг ч юм уу, найз нөхдөд шоолдог ч юм уу, эсвэл хитэх тасгал хөдөлгөөн байдаг ч юм уу ингээд нэг тэгээ жоохон буруу зүйлд ингээд жоохон аддикт болоод тэгэд энэ таныг бодохгүй байхыг бол хичээж байгаа нөхцөл байдалтай харагдаж байна. Тэгээд энэ хүн болохоор таныг болохоор айгу бухимдуу сэтгэл хөдлөл айгу өндөртэй бүгдийг ингээд хяналтандаа авах гэдэг намаа ингээд одоо бацах гад гэдэг л гэж контролдох гэдэг бацах гад гэдэг хүн гэж юу нь бол бодоод байсан юм байна. Тэгээд энэ хүн бол өөрийгөө бол одоо үн цэнгүүгээр мэдчихэж байгаа. Тэг ялагдсанаар мэдэрч байгаа. Тэг яг уу энэ мэдрэмжүүд бол юу гэсэн үг гэхээр одоо харамсаж байгаа л гэсэн үг. Сэтгэл гаргасан эдийч би одоо юу хэмдэ шалгалтанд бэлдсэн чинь тэр хүн төч авцсан л ахгүй да. Тэгэхээр чин тэр хүн өчнөө олон нойргүй үед цаг хугацаанд ингээд бэлдсэн сэтгэл гаргасан ч гэсэндээ хангалттай дөнгөө авч чадаагүй учраас тэр хүн сэтгэл хангалуун бус байгаа учраас гэдэг шиг энэ харилцаан дээр би сэтгэл гаргаад битүүр салцсан учраас энэ харилцаан дууссан учраас би unhappy байна. Би сэтгэл ханамж дундуур байна. Тэгээд энэ харилцаан дээр таны хитрхи их ингэж нэг контролдох гээд байдаг байсан. Миний эрхчлөлөг бомлох гээд байдаг байсан. Гэхдээ би бас тодорхой байж өгөөгүй. Би сэтгэл санаагаа ингээд тодорхой илэрхийлж чадаагүй л гэж хэлээд байна. Би одоо чамд амар хайртай штэ гэдгийг би чамд сайн илэрхийлж чадаагүй. Би энэ харилцаагаа авч үлдэхийн тулд би хөтлөө зүтгээгүй. Би хангалттай бас хичээгээгүй гэж энэ хүн бол бас бодож байгаа гэж чинь тэгээд King of Cups гарч ирсэн аягныхаа. За тэгээд тэр хүн бол танд яг дотроо сэтгэл зүрхэндээ бол хайртай. Таньс халамжийг мэдэрдэг түнд бол тайван байдал, хайр халамж гаднаа тийм хүүтэй харагддаг ч гэсэн дотроо бол маш уян зүйлэн гэдгийг чинь бол таныг бол мэдэрдэг. Аягны энерги бол таныг их сэтгэл зүрх таныг бодоход сэтгэл зүрх нь хөдөлдөг гэсэн тэр энергийг бол харуулж байдгаа. Тэгэхээр хоёрын хувьд бол магадгүй холбоогүй бас хөрхөн тодорхой хэмжээнд удаан хугацаа өнгөрсөн байх магадлал бас өндөр байна. За тэгээд та тэр хүнийгээ юу гэж бодож мэдэрдэг вэ гэдэг дээр болохоор маш их төөрөгдөлд орсон байгаа. Та баг ингээд хэрэгтэй хэрэггүй мургуулж бодоод бараг л галзуурах гэдэг байсан. Айгүй хэцүү демон карт гарч ирсэн. Айгүй хэцүү энерги байдаг юм аа. Нэг юм гацалтын энерги бүр ингээд юм сөрөг бодлууд автаад бүр ингээд өөрийгөө ингээд идж байгаа яг нэг юм энерги байдаг. Тэгэл энэ харилцаандаа уусаа таавал итгэлгүй байна. Маш их төөрөгдөлд орсон байна. Тэгсэрнээсээ бас энэ хүнд нэлээ юм ер нь бол токсик энерги байдаг л да. Энэ хүнд бүр хитрхи бүр нөгөө автцсан тэр хүнгүүл бол байж чадахгүй. Тэр хүнийг байн боддог тий. Тэр хүн л имиж ивэл тааз жаргалтай болчдөг. Тэр хүн ууралж ивэл тааз жаргалгүй болчдөг ч гэдэг юм уу. Хитрхи амар хамааралтай тийм энерги бол байна. Тэгээд энэ харилцааг дуусгахыг хүсэхгүй байгаа ч гэсэндээ та хайр халамж авч чадахгүй байгаадаа амар шаардлагасан. Тэгэд амар хэцүү энергитэй тийм төөрөгдөлд орсон энэ харилцаа нэг бол болоод байгаа юм шиг, нэг бол болохгүй байгаа юм шиг ингээл нэг юм. Тэгэл юм айц давтаал эсвэл ингээл амар эргээр төсөөлж бодоод ч гэдэг юм уу. Яг нэг юм аюу хэцүү нөхцөл байдал байна энэ хүний бодохоор. За тэгээд хитрхи ерөнхийдөө бол эрэгтэйгээ бол хитрхи ингээд 20 дугаар бүлгийнхэн маань хосын харилцаантай хүнээ болохоор хитрхи их өөрийгөө хайрладаг, хитрхи өөрийгөө боддог, хитрхи амиа хичээсэн тий. Дандаа л 20 дугаар бүлгийнхэн маань ингээд хичээдэг. Тэр хүн бол хичээдэггүй тий. Би л дандаа сэтгэл гаргадаг
гэж ингэж боддог. Гэсэн ирнээсээ үгүй заримдаа бодохоор тэр хүн намайг ингэж харилж халамждаг штэ. Үнж байдаг штэ. Байнга тэгдэггүй гэл англи юм. Ницаагаал нэг бол батлаад ницаагаал нэг бол батлаад байгаа тийм бас нэг тийм мөн нэр бас яваад байна л та. За тэгээд ерөнхийдөө бол таны хувьд бол за одоо ингээл хитрхи одоо ингээд амар сэтгэл хөдлөлөөр хандхаа болёо. Илүү юм логикоор хандъя. Энэ хүн нэрээ нас сэтгэл гаргаж байгаа лу. Ямар үйлдэл гаргасан бэлээ гэдгийг ингээд бодоод би бас ингээд салыг ивэл одоо салыг шийддэг үнж байя. Нийлхийг үл нийлхтэй үнж байя гэл бүр ингээд oh my god бүр ингээд төрөлд орцсон байдалд харагдаад байгаа байхгүй юу? Та бүр амар ядарсан энэ хүнийг амар олон удаа хүлээсэн ч юм уу маш их ингээд нөгөө энэ харилцаан дээр амар хичээсэн тал нь тэгээд үр дүнгээ авч чадаагүй учраас нэлээд сэтгэл дундуур байгаа нэлээд ядарсан нэлээд хүчгүйтсэн тэгэд энэ харилцаа нэлээд ирээдүггүй юм шиг тань санагдаад байгаа. Тийм ирээдүй байхгүй гэж санагдаж байгаа. Тэгээд маш их гомдсон тий гомдлоор дүүрсэн яад бол би тэр хүнийг хайрлсан штэ. Гэхдээ тэр хүн намайг ингээд гомдоосон. Би тэр хүнд хайртай. Гэхдээ тэр хүн намайг хайрлахгүй байж штэ. Би яах ёстой юм бэ гэд бүр ингээд нэг юм төрөлд оруулсан. Гэхдээ энэ харилцаасаа явъя гэхээр та үнэндээ бас явж чадахгүй байгаа бол харагдаж байна. Тэгэд энэ харилцааг та ер нь өөрөө яг ямар байгаасаа гэж хүсдэг вэ гэхээр Knight of Pentacles доошо, Three of Pentacles, Knight of Cups доошо, Page of Pentacles, The Magician гарч ирсэн. Тэгэхээр та энэ харилцааг бол ерөөдөө удаан тогтвортой бат бөх тийм харилцаа байгаасаа гэж юм бол хүсдэг. Би биенээ гоё ойлгоод хамтдаа ингээд асуудлаа шийдээд нэг зорилгын төлөө ингээд явах юмсан. Би биенээс юу ч нуухгүй ингээд илүү бонд үүсгээд илүү тотон болох юмсан. Гүн гүнзгий сэтгэл зүрхийг ингээд ойлголцох юмсан. Би биенийхээ сул талыг мэдэж авах юмсан. Юунаас айдаг, юунаас итгэлэн төрдгийг мэдэж авах юмсан. Амар ингээд романтик үг, хоосон амлалтаас илүү зүгээр л амар энгийн бодит тийм итгэлцлийг хүсэж байна. Тэ зүгээр л 50 амгалан зүгээр итгэмээр байна. Итгэлцэлтэй ингээд тийм харилцаа хүсэж байна. Энэ харилцаа тийм баасаа гэж хүсэж байна. Тэгээд сэтгэлийнхаа гүнд бол та энэ харилцааг бол дахиад нийлхийг хүсэж байгаа. Та нийлмээр байгаа. Тэгээд та энэ одоо та бас энэ харилцаагаа twin flame ч юм уу нэлээд утга учиртай харилцаа гэж боддог. Тэгээд та бас ингээд айгүй ингээд одоо manipulate хийж ч юм уу бодол энтрээр энэ хүнийг амар өөртөө татдаг. Бас харагдаж чинь тэгээд бодлороо татсараад угаасаа энэ хүнийг бас над дээр ирнэж гэдгийг та өөрөө бас мэддэг тий. Энэ харилцааг би бас ингээд айтаа одоо юу гэмдэ дуусахгүй байж чадна. Яагаад гэвэл би одоо ингээд айгу жоохон manipulate хийдэг гэх юм уу да. Тэгээд энэ харилцаагаа би бас manage хийж чадна. Би тэр хүнийг өөртөө татаж чадна гэд бас айгу тийм гал энерги бас мэдрэгдэж байна. Хоёрдугаар бүлийнхаа магадгүй галны ордууд бас байж магадгүй хаа. Хонь ном арслангийн ордууд байж магадгүй. Агаар хавттай ордууд бас байж магадгүй. Нэлээ өөртөө итгэлтэй. Би бас өөрөө энэ хүнийг татаж чадна. Тэгээ бас энэ хүн бас таны жоохон reject хийгээ, жоохон анаад гэдэг үл тоогоод байгаа тэр мэдрэмжийг таныг бас нэлээд бохимдуулдаг бол харагдаж байна. Тэгээ шинээр эхлэх хүсэл танд бол байгаа. Тэгээ энэ бол угаасаа шинээр эхлэх боломж байгаа. Энэ харилцаа дуусаагүй гэдэг та бол бүр итгэдэг. Тэргээж та manipulate хийдэг харагдаж байна. Гэхдээ энэ хүнээс та энэ харилцаас би нэх их юм хүсээгүй. Амар халамж зүгээр л гоё. Хамтдаа ярилцаж суугаад бат бүх тийм гоё итгэлтэй. Би биендийг үнзий харилсан, тийм бонд үүсгэсэн тийм харилцаатай хүсэж байна. Тэгээд таны хувьд бол энэ харилцаа бол одоо soulmate, twin flame гэдэг юм уу тэгж боддог бол харагдаж байна. Гэхдээ тэр хүн бол амиа бодоод штэ гэж бас бодож байна. Би ч гэсэн амиа боддгийг билүүч гэж таас бас бодож байгаа нөхцөл байдалд бол харагдаж байна. За
Тэгээ та бүгд маань гоё аягны эможи юм уу эсвэл кап гэж гоё бичиж болно. Эсвэл гоё солонготой эможи эсвэл наран цэцэг ч юм уу тийм эможи гоё комент сэтгүүлтэйгээрээ. Тэгээд энэ онцлог маань болохоор нэмэлттэй байгаа. Та бүгд маань нэмэлттэйг авах эсвэл миний инстаграмаар холбогдороо. Нэмэлтээр юу гарч ирэх вэ гэхээр тэр хүн танд сэтгэлийнхаа гүнд хайртай юу? За бүр ингээд нөгөө нэг хүний даалт ухамсар гэж байдаг штэ. Ямар ч фильтргүйгээр боддог тэр даалт ухамсартай энэ хүн танд хайртай юу? За энэ харилцаа юу хугацаанд үргэлжлэх үү? Энэ харилцааны утга учир нь юу юм бэ? За тэр хүн танд дотроо ингээд бодож явдаг ч гэсэн хэлж чадахгүй байгаа тэр үгс нь юу вэ гэдгийг харах болноо. Тэгээд та бүгд маань хэрвээ хүсвэл нэмэлтээ явах гэсэн бол миний инстаграм хаягаар холбогдороо. Тэгээд дараагийнхаа уншлагаа бүгдээрээ уулзъя. Түр баяртай. За бүгдээрээ сайн бацгаана уу? 3 дугаар бүлгийнхэн маань уншлагатай тавтай морил. За миний бас хоолоо үүдсэн байгаа учраас нэлээд жоохон зөөлхөн ч юм уу эсвэл уншлагын донд бас ханиаж идэр магадгүй шүү. Та бүгд нас ойлгоорой. Тэгээд энэ удаагийн уншлагаараа болохоор эргэлзээтэй яахан тодорхойгүй байгаа харилцааны талаар уншлах хийгдэх болно. Энергийн шалгалтанд болохоор одоо хоёрын харилцаа ямар байгаа вэ гэдэг нь энергийн шалгалт болоод явчихнаа. Тэгээд энергийн шалгалтаараа буюу хоёрын одоо усын харилцаан дээр яг ямар байгаагаа тохирж яхаа бол үргэлжлүүлээд уншлагаа үзэж болно. За уншлах дээр нь болохоор тэр хүний одоогийн бодол мэдрэмж. За таны тэр хүнийг гэх одоогийн бодол мэдрэмж. За тэгээд та энэ харилцаасаа юу хүсдэг вэ гэдэг талаар ихэд бол харах байгаа. Тэг яагаад ихэд таны бодол мэдрэмжийг илүү тодорхой үзхийг шийдсэн бэ гэхээр хүмүүс уншлагаа үзчихэд би одоо тэр хүнийг яг юу бодож мэдэрч байгааг би өөрөө мэдэхгүй учраас за яг ийм зүйл бодсон байгаасаа үнэн байгаасаа гэж итгэхийг хүсэж байна гэж тэгдэг. Тэгэхээр яг таны үзэл бодлыг гаргаад ирэхээр за үнэхээр үнэн байна гэд тэр хүн ч гэсэн тийм байгаа юм байна гэдгийг баттгах зорилгоор юм уншлага хийхээр шийдсэн байгаа. Тэгээд 3 дахь бүлгийнхэн маань харилцаа бол дөнгөж шинээр эхэлсэн хосууд байж болно. Эсвэл өмнө одоо салцсан байж агаад, эксүүд байж агаад сайхан шинээр нийлсэн. Тэгээд эсвэл одоо бүр нөгөө нэг харилцаа нь яахан тодорхойгүй зогсон байдал байж агаад бүр харилцаагаа бүр гоё болох, бүр шинээр эхлэхийг хүсэж байгаа ийм хүмүүс байх юм бол энэ харилцаа ерөөдөө энэ групп та бүгдийн групп мөн гэсэн үг ээ. За тэгээд page once гарч ирсэн. Тэгээд хоёр бол одоо би биенийдээ ерөөдөө бол одоо татагдаж эхэлсэн. Page of once бол ерөөдөө бол дөнгөж шинээр тавигдаж байгаа эхлэлийг хийдэг. Би бинийгээ өөр өнцгөөс хараад би биендээ шинээр дурлаж байгаа. Магадгүй сайхан шинээр уулзаж эхэлж байгаа. Эсвэл харилцаатай байсан ч гэсэн буцаад би биендээ шинээр дурлаж эхэлж байгаа. Эсвэл эксүүд байсан бол за буцаж ингээд шинээр эхэлье гэж эхэлж байгаа. За тэгээд 91 доош харсан гэхлээр сэтгэл зүйн хувьд за одоо дахиад л энэ бүх зүйлийг орхих уу, дахиад шинээр эхлэх үү, яах вэ гэсэн бас л яг юм эргэлзээнд байгаа гэж бол харсан. За тэгээд энэ харилцаан дээр бол одоо үнэнгээс сэтгэл зүрхээ бүр илэрхийлэхийг хүсэж байгаа. За энэ харилцаа цаашаа өргөлөх үү, болох уу? Одоо ийм зүйл мэдрээд байна, ийм зүйл надад хэцүү байна. Би энийг яаж шийдэхээ би мэдэхгүй байна. Үнэн зүрх сэтгэлээрээ боддоо ингэж ярилцахыг маш хүсэж байгаа юм харилцаа байгаад байна. Тэгээд фүү карт бол шинээр эхлэхийг хүсэж байгаа, дахин эхлэхийг айцгүйгээр зүгээр шууд итгээд үзхийг хүсэж байгаа. За ийм харилцаанаа тэгэхээр яг 3 ийм бүлэг гарч ирээд байгаа юм. Өмнө ингээд харилцаанд хосон байдалд орсон байж байгаа бүр шинээр эхлэхийг хүсэж байгаа эсвэл огт шинээр танилцаад болцоод явж байгаа хүмүүс. За эсвэл X байж байгаад буцаад эвлэрсэн юм хүмүүсүүдийн харилцаа байна. Тэгээд энэ харилцаа хосуудын харилцаанд ерөөдөө та бүгдийн одоогийн хосын харилцаа тохирч байгаа юм бол уншлагаа үргэлжлүүлээд үзээрэй. За тантай хосын харилцаанд байгаа хүн таны юу гэж одоогийн байдлаар юу гэж бодож мэдэрч байна гэхээр
хангалттай үр дүнд хүрч чадаагүй шинэ итгэлийг ингээд буцаад ингээд энэ байдал сэргэх юм уу даа гэсэн нэлээ урам уурсан байдалтай хичээгээд болох юм уу даа энэ харилцаа юу нэрээдүйтэй юм уу даа гэсэн нэлээ эргэлзээг өөртөө агуулсан нөхцөл байдалтай байгаа бол харагдаж байна. Тэгээд энэ харилцаа цаашаа бол нэрээдүйтэй байж чадах болов чадахгүй болов гэж яг ингээд бас юм битүү эргэлзээний дунд байгаа бол харагдаж байна. Тэгээд Nairo Caps байна гэхлээр тань сэтгэлтэй романтик мэдрэмж бол хിവэрэ байгаа. Гэхдээ энэ хүн бол сэтгэлээл гарахгүйгээр дотоод сэтгэлээл гарахгүйгээр дууга хураасан ч гэдэг юм уу, юу бодож байгаа илэрхийлэхгүй ч гэдэг юм уу. Нилээ ингээд дууга хураасан байдалтай тэгээд нэг юм сэтгэл хөдлөлөөр гэхээсээ илүүтэйгээр нилээ юм яагаад байгаа нь мэддэхгүй, дуртайгаа нь мэддэхгүй, дуугаагаа нь мэддэхгүй нэг өөрөөдөө ингээд хан босгоод блок тавьсан нөхцөл байдалтай байгаа даа. Тэгэхээр энэ хүн энэ харилцаанаас бас нэлээд тийм ад жаргалт гэдэг юм уу, итгэл найдварыг олж харахгүй байгаа. Тийм нөхцөл байдалтай яг одоо энэ байдалтай байгаа бол харагдаж байна. Тэгээд энэ хүн бол энэ харилцаа цааш өршөөлөх үү болох уу гэдэг дээр нэлээд фокуслаад нэлээд serious бодож байгаа ийм нөхцөл байдалтай бол харагдаж байна. За тэгээд таны хувьд гэх юм бол Tower card гарч ирсэн. Тэгэхээр тойрын хувьд бас сайхан бас нэлээд том маргаан болсон байх магадaltaй. Нэлээд том маргаан болсон. Зөрчилдөөн болсон. За эсвэл та энэ хүнийг алдахаас айдаг ч юм уу те. Дахиад ингээд өмнө гарч исэн тэр алдаанууд татдах үедээ эсвэл ийм гоё байгаа харилцаатай хайр нурж унах үедээ гэдээс нэлээд төгшсөн айц давтсан юм төгшүүртэй сэтгэлзүйтэй байгаа бол харагдаж байна. За тэгээд энэ холбоогоо таны хувьд бол дахиж ингэж сэргээгээд бүр ингэж as a once болбол дахиад ингэж шинэ эхлэлийг илэрхийлдэг, шинээр эхлэхийг хүсэж байгаа. Өмнө нь бол одоо энэ харилцаан дээр бас л яг энэ партнер шигээ эргэлздэг байсан. За энэ харилцаа ер нь цаашаа ингэж явах юм уу да, явахгүй юм уу да гэд нэлээд эргэлздэг байсан бол хотооноос таны хувьд бол харин энэ харилцаан дээр нэлээд бас бат зогсоод нэлээд шийдэмгий нөхцөл байдалтай байгаа гэж бол харагдаж байна. Өмнө нь бол одоо ингэж бодол санаандаа төрөгдөд идэгсэн бол одоо асуудлыг нэлээд боддоор харж эхэлж байна. За энэ хүн чинь бол ганц сэтгэл гаргадаг байсан юм байна. Энэ харилцаа цааш ирээдүйтэй юм байна. Шинээр эхлээд үзье гэсэн нэг юм айгу өөртөө итгэлтэй нөхцөл байдалтай одоо тавал байгуул харагдаж байна. Тэгээд Queen of Pentacles гарч ирсэн. Тэгээд энэ харилцааг бол нэлээд үнэнч юм тогтвортой, тууштай урт хугацааны харилцаа байгаасай, болоосай, бүтээсэй, байх болно, байлахыг хичээнэ гэсэн юм таны зүгээс бол ийм байр суурьтай байгуул харагдаж байна. Та бол өөртөө нэлээд ажилласан, энэ харилцаагаа нэлээд ухаж үзсэн, юм дээр алдчихсан, юм дээр болохгүйсэн гэдгээ та нэлээд ухаж үзсэн бол харж байна. Тэгээ өөртөө ажиллаад за энэ хүнтэй цааш та би шинээр эхлээд үзэх нь зөв юм байна гэдэг нэлээд шийдэлд хүрсэн тал нь бол манай 3 дугаар бүлгийнхний тал байна. За тэгээд та энэ харилцаанаас яг юу хүсэж идэв юм бэ гэхэлэр ер нь бол юм тогтворгүй төр зүрийн харилцаа холбоо таавал хүсэхгүй байгаа. Нэлээд урт хугацааны тогтвортой юм харилцааг та хүсэж байгаа. Тэгэд энэ харилцаа нэлээд амжилттай төгсөөсөө гэж хүсэж байгаа. Магадгүй та энэ хүнтэй гэр бүл болохыг хүсэж байгаа. Энэ харилцаа урт хугацаанд амжилттай байгаасаа гэж хүсэж байгаа. Тэгээд энэ хүсэл маань бүтлгүүчүүдээ гэсэн айдас танаас байгаа гэж магадгүй юм. Тэгэл та энэ харилцаагаа ер нь бол тогтвортой урт хугацааны хариуцлагатай, итгэлцэлтэй суурилсан, маш хариуцлагатай хандаасаа гэж ер нь бол хүсдэг. Тэгээ high priestess нь болохоор илүү ингээд дотоод ойлголцол, илүү дотн болоод бие биенийхээ сэтгэл санааг илүү сайн ойлгодог. Одоо барыг нүдийг хараад хүртэл ингээд ойлгодог гэж ярьдаг шүү дээ. Нэлээд юм дотн болохыг хүсэж байна. За гэхдээ танд бол одоо ингээд
бас л яг ингээд сэтгэл ханамж авч чадахгүй одоо хаягдах үе гэдэг ч юм уу энэ харилцаа ингээд дуусчих үе гэсэн айцтай байгуул харагдчихэв. Гэхдээ та бол энэ дээр нэлээд зоригтой шийдчихсэн. Энэ харилцаагаа бол нэлээд тогтвортой урт хугацааны харилцаа байгаасай би биендээ илүү гүн гүнзгий сэтгэлээ шингээсэн энэ харилцаа байгаасай гэж хүсэж байна. Тэгээ яалтчгүй нь бол магадгүй эксийн харилцаа өмнө хоёр харилцаа холбоотой байжгаад буцаж энэ харилцаас ирсэн байх магадaltaй. За бүр шинэ харилцаа байсан байж магадгүй. За тэгээд та өөрөө өөрийгөө маш сайн чөлөөлж чадсан байна. Өөрөө өөрийгөө аягүй сайн ангааж чадсан байна. Тэгээд энэ харилцаа чинь сэргээд бүх харилцаа чинь өргөд бол сэргэхэд бэлэн болсон байна. Тэгээд энэ харилцаа бол та хоёр өмнө буюу өмнө настай харилцаа холбоотой байсан гэж гарч ирсэн. Тэгээд та хоёрын хувьд бол одоо харилцаа холбоогүй байгаа болвол маш удахгүй хайртай хүн чинь тантай холбоо байхаар ирнэ. Тэгээд энэ харилцаа бол бас soulmate харилцаа байх магадaltaй гэж гарч ирсэн. За тэгээд нээлттэй уншлах маань энэ хүрээд өндөрлөж байна. Тэгээд та бүгдд маань таалагдсан болвол тгийн тоог комент хэсэгт үлдээгээрэй. Эсвэл зөвхний эможи гоё үлдээгээд өгөөрэй гэж та бүгдээсээ хүсэж байна. Тэгээд энэ уншлах маань болохоор нэмэлт хэсэгтэй байгаа. Нэмэлт хэсэг дээр болохоор ихэвчлэн уншлах дээр таны мэдрэмжийг харуулсан учраас тэгвэл тэр хүн одоо сэтгэлийнхаа гүнд таныг юу гэж бодд юм бэ? Тань тэр хүн хайртай юм уу? За бүр ингээд 70 тухамсартай тэр хүн юу гэж бодд юм бэ? Тэгээд тэр хүн энэ харилцаанаас яг юу хүсэж байдаг юм бэ те? Ямар байгаасаа гэж хүсдэг юм бэ? Энэ харилцаа урт удаан хугацаанд үргэлжлэх харилцаа мөн үү? Ямар утгатай харилцаа вэ? Тэгээд тэр хүний зүгээс танд хэлмээр байвч хэлж чаддаггүй тэр үгс нь юу вэ гэдэг нэмэлтээрээ харах болно. Тэгээ та бүгдд маань нээлттэй уншлахаараа ингээд уншлагаа өндөрлөж байгаа бол та бүгдтэй амжилт хүсье. Дараагийн уншлагаараа уулзцгаая. Тэгээд нэмэлтээ маань хэрвээ авах хүсэх юм бол Instagram хаягаар маань холбогдороо. Тэгээд түр баяртай.